Хөдөлмөрийн зах зээлд дижитал шилжилт эрчимчгийн хэрэгээр байгууллагууд цагийн бүртгэл болоод дотоод удирдлагынхаа системээ шин төвшөнд бол гаргахыг зорж байна. Тэгэхээр энэхүү өөрчлөлтөнд бизнесийн зардал болоод ажилтны хяналт зам бүтээмжтэй хэрхэн огтлолцож байгаа талаар бид Timely цэгийн гүйцэтгэх захирал Болор хүүтэй ярилцахад бэлэн болоод байна. Өдрийн мэнд хүргэе тань. За өдрийн мэнд хүргэе гэж оролцуулж байгаад баярлалаа. За манай студиуд тавтай морил. Тэгэхээр Timely цэгийн вебсайт, платформ, аппликейшн зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа. За өнөөдрийн хувьд бол байгууллагын хамгийн том асуудал юу вэ гэхээр цаг бүртгэл байдаг. Тэрийг бол бид бүгд мэддэг. Дээрээс нь бүтээмжээ хэрхэн үр ашигтай ашиглаж чадах вэ гэдг нь бол цаг бүртгэлийн нөгөө талд байгаа бас асуудал гэж бол харж байгаа. Тэгэхээр танаа системийн хувьд яг ямар асуудлыг хамгийн сайнаар шийдэж чадж байгаа гэж бодож байгаа вэ? За баярлалаа. Ялцчгүй таны хэлж байгаа үнэн. Бид нар бол 2021 онд үүсгэн байгуулагдсан технологийн стартап компани байгаа. За анх технологийнхаа энэ шийдлийг хэрхэн олсон бэ гэхээр яг л нэг тулгарч байгаа асуудал байгаа. Байгууллагууд яадаг вэ гэхээр уламжлалт аргаар тий 3 хүртэлийн төхөөрөмж эсвэл цаас ч юм уу зарим нь ингээд царай өмшиж ашиглаж явж байдаг. Тэгэнгүүт энэ өөрөө байгууллагт маш хэмжээний тийм цаг хугацаа болон мөнгө ажилтны бүтээмжийн хувьд асуудлыг үүсгэдэг юм байна гэдгийг бид нар олж харсан. За эндээсээ үүдээд бид нар яагаад тэгвэл энийг хүн болгонд байдаг гар утсан дээр нь аппликейшн хийгээд хөгжүүлж болохгүй гэж анх санаагаа олсон байгаа. За яг жишээ ингээд дурдах юм бол 150 орчим ажилтнтай байгууллагын хувьд цагийн тайлан датагаа гаргахын тулд доотлол нь 3-4 хоног. Timely-тэй байх юм бол энэ бүхнийг 2 минутын дотор 3 минутын дотор шийдэх боломжтой байдаг. За тэгэхээр бүтээмжээр нэмгээд манай слоган байгаа. Бүтээмж гэдэг маань цаана талд нь бол миний бодлоор одоо энэ нийт энэ аж ахуй нэгж байгууллагт юу вэ гэхээр мөнгө, цаг хугацаа, хүний нөөц байгаа. Timely энэ гурвыг хэмжиж чаддаг, энэ гурвыг илүү ойртуулж чаддаг гэсэн. Технологийн хувьд бол энэ бол дэвшигтэд бас шийдэл нэг төрлийн шийдэл гэж юм. Тэгэхээр ер нь одоо уламжлалт байдлыг эвдэж технологиг ашиглаж за ялангуяа одоо сүүлийн үед бол хиймэл оюунаас ашиглаж байгаа. Танах тэгэхээр ер нь технологийн тал дээр ямар технологиг хэрхэн нэвтрүүлж байгаа вэ? Энэ бол бас хэр давуу талтай болж ирж байгаа вэ танах? Ялцчгүй дижитал харьцуулъя л та тийм. Зөв ялцчгүй дижитал шилжилт гараад ирсэн хүн болон хиймэл оюун ухаан за дээрээс нь дижитал шилжилтэд бид нэр нэгдэж чадахгүй бол ер нь бол хоцроход бол маш ойрхон болсон байгаа даа. Тэгэхээр байгууллагын хувьд гэх юм бол байгууллагатай бүтээгдэхүүндээ дижитал шийдлүүдийг нэгтгэх нь бол маш чухал байдаг. За бидний хувьд ч гэсэн тань сая хэлж 150 ажилтнтай байгууллагын 3-4 хоногийн дээр ажлыг 3 минут дотор гаргаж чадж байгаа гэдэг бол маш том амжилт үзүүлэлт. Дээрэс нь бид нар хиймэл оюун ухаан, машин сургалт гэх мэтчлэн зүйлүүдийг системдээ нэвтрүүлээд ингээ байнга сургаад ашиглаад ингээ явж байгаа гэсэн үг. Цахимаар болон зайнаас ажиллах гэж одоо хоёр төрлийн ажиллах нөхцөл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо танахаар бол байршлаа бүртгүүлж байгаа, Wi-Fi-аар дамжуулж бүртгүүлж байгаа. Тэгэхээр энийг зайнаас ажиллаж байгаа нөхцөл яг хэрхэн шийдэж байгаа вэ? За яг хөгжүүлээ явж байгаа тиймэрхүү асуудлууд гарч ирсэн. Жишээ нь байршлаар гэнгүүт өнөөдрийн танаа офис 13 давхартай тий. Тэгэхээр яадаг вэ гэхээр байршлаар бүртгүүлж байгаа 11 давхарт. Байршлаар бүртгүүлж байгаа тохиолдолд доороо ирээд яваадаг асуудлууд гардаг байсан. Тэр яаж байгаа гэхээр Wi-Fi-гаар шийдэж байгаа дахиад. Яг давхартаа гарч ирээд Wi-Fi-гаар цагаа бүртгүүлэх боломж нь олгосон. Нөгөө талдаа юу вэ гэхээр яг exact QR гаргадаг. Тэр нь болохоор ажлынхаа офис руу орж ирлээ үүдэндээ QR уншуулад бүртгэх боломжтой. Тэгэнгүүт барилгуудын хувьд энэ үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдүүд гэх юм бол ганцхан офстой байхгүй байна шүү дээ. Үйл ажиллагаа явуулж байгаа газар, за тэгээ офис, за тэгээд агуулгач юм уу. Энэ болгон дээр байршлыг нь зоогоод эсвэл Wi-Fi-гаар нь ч юм уу бүртгэх боломжтой гэсэн үг. Дээрээс нь ямар нэгэн тохиолдолд ажилтнуудын хувьд гэх юм бол заавал ингээл ажилтнаар хоёр ингээл хуралтай ч юм уу явж хагаад офс дээрээ цагаа бүртгүүлэх тэр төвчээр орох, буцаж ирэх явах энэ цаг хугацааг хэмнэх үүднээс зайнаас цаг бүртгүүлэх боломж нь бас давхар олгоод өгсөн байдаг гэсэн. Хүсэлтэд илгээчдэг. Яг байгаа газрын хүсэлтийг авна, зургийг авна, тэгээд хүсэлтэд илгээн тэр нь хамгийн гол нь дата дээр нь тайлан дээр нь гараад ирдэг гэсэн. Ингээд одоо өнөөдрийн байдлаар бол нэг 1500 орчим байгууллагын 40 мянган ажилтан өдөр болгон ашиглаж явж байгаа юм. Яг энэ дээрээс харахад аль салбар түлхүү хэрэгжилж байна? Аль салбарт хамгийн хүртээмжтэй, өгөөжтэй бас тохиромжтой байж чадж байгаа бол энэ талаараас ямар судалгаа байна? Салбаруудын хувьд гэх юм бол дийлэнх нь ашиглаж байгаа. Гэхдээ яг топ 3 салбар байгаа. Барилга, худалдаа, үйлчилгээ, 20К салбар. За тэгээ банк санхүү гэсэн салбарууд илүү их түлхүү ашиглаж байгаа. За тэгээ хувийн хвшлээс ахвалаа төрийн хвшлийн нийт байгууллагууд бол ер нь дийлэнх нь бас ашиглаж байна. За ажилтны тооны хувьд гэх юм бол доотлол нь 2 ажилтнтай. Тэгээд дээш нь 1000 хүртэлх ажилтнтай байгууллагууд ашиглаж явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нөгөө талдаа юу хэлж яах гэхээр хэрэглээ байгаад байна. Хүмүүст маш хэрэглээ байгаад байна. Тэгэнгүүт энийгээ дагаад манайч тэр нөгөө байгууллагуудын ч тэр аль альнийх нь бүтээмжээр нь
өсөд явж байгаа гэсэн. Юм төрч бай, хувийнч бай, нэг хоёр хүнтэй ч за ганцаараа одоо компани болохгүй арай болохгүй өөрийгөө бүртгэж тийм. Гэхдээ одоо танах зөвхөн цаг бүртгэл биш. Давхар одоо байгууллагын соёлыг, байгууллагын үйл ажиллагаа менежмент талаас нь айгүй шийдэж өгч байгаа одоо бас аппликейшн доторх тэр олон одоо системүүд, олон зүйлсүүд байлээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь цаашдаа энэ платформыг хааш нь хөгжүүлэх чиглэлийг баримталж байгаа. Таймлигийн үед нөгөө хүмүүс цаг бүртгэлээр бид нар анханасаа танигдсан. Гэхдээ яг таны хэлдгэр цаг талд нь орлон төрлийн функцүүд байгаа. Бидний өрөө бол одоо слоган бол бүтээмжээ нэмж байгаа. За үүний цаана юу явж байгаа гэхээр цаг бүртгэлээс гадна шалгалт, судалгаа, за санал асуулга өгөх, нийт ажилтнуудынхаа мэдээллийг харах, ажилтнууд хоорондоо нэг нэгэндээ урмын үгийг хэлэх, талархал илгээх, нэг өсөндөө бүтээмжийг нэг өсөндөө коннекшнийг хоорондыг нь ойртуулж байгаа гэсэн. Ажилтан болон байгууллага хоёрын хоорондын харилцааг илүү ойртуулах гэдэг суурь зарчимтай явж байгаа. За мөн бид нар сүүлийн үед одоо төвлөрч ажиллаж байгаа зүйл юу вэ гэхээр task management гэсэн үг тийм. Зарим байгууллагын хувьд гэх юм бол цаг бүртгэл бол нэг чухал биш байна. Гэхдээ цөөхөн. Гэхдээ биднэрт бүтээмж нь хэрэгтэй байна. Нөгөө талдаа энэ хүн ямар task хийсэн, ямар үйл ажиллагаа эрхэлсэн, тэрнийхээ хүрээнд өнөөдөр ямар бүтээмжтэй ажиллаж байгаа гэдгийг харах хэрэгтэй байна гэдэг бид нар task management-ийн төрлийн ажлуудыг бол сүүлийн үед бас хийгээ явж байгаа. Ер нь технологиор шийдэж болохгүй асуудал гэж байна уу? Одоо байгууллагын соёлын түвшинд, байгууллагын менежментийн түвшинд. Мэдээж байгаа хаа. Гэхдээ технологи бол тэр асуудлуудыг шийдэхгүй байснаас илүү их боломжийг танд олгоно гэсэн үг. Технологитой байх юм бол, технологигүй байх юм бол илүү удаан хугацаанд бол явна, ойлгомжтой. Гэхдээ технологитой байснаар цаг хугацаа, хүн одоо тэр нөгөө бүтээмжийн асуудлыг илүү сайжруулах юм боломжтой болж байгаа гэсэн. За ер нь бас нэг сонирхолтой асуулт нь одоо энийг зөвхөн байгууллага гэлтгүү сургуулийн орчинд ч юм уу тий оюутан сурагчдын эрсээ бүртгэхэд юм ашиглах бас боломж өгдөг л ялгаагүй л эрс шүү дээ тий. Тийм боломж байгаа. Сургуулиудаас бас тийм саналууд ирдэг. Гэхдээ бидний хувьд бол яг одоогоо барьж байгаа зарчим гэх юм бол олон юмр үсэрмээрг байна. Яг нэг зүйлээ фокуслаад энийгээ сайжруулъя, энийгээ илүү бүтээмжтэй болгоё. Харилцагч нарын асуудлуудыг нь цуглуулж агаад илүү сайжруулах гэдэг зүйл дээр явж байгаа. Харин эсрэгээрээ сургуулиуд нь бол ашиглаж байгаа. За одоо сургуулиудаас дурдах юм бол их засагч юм уу, за шүтээс ч юм уу саналууд иржсэн бид нараас хамтарч ажиллах саналууд ингээд тавиад ингээд явж байгаа гэсэн үг. Боломжтой юм тий. Одоо байгууллагаараа бүртгүүлж байгаа биш, одоо сургуулаараа бүртгүүлж байна гэсэн үг чинь тий. Ааха. Тэгэхээр бас оюутны хувьд ч гэсэн эрсээ бүртгүүлэх нь одоо хүний өмнөөс гар өргөсөн шүү тий. Одоо өөрөө яг үнэхээр сууж иж байж иж утсан байж иж тэр үн ч одоо байгаа гэсэн үг шүү дээ тий. За дахиад асуухад одоо HR tech одоо хүний нөөцийн технологийн шийдлийг бий болгогч, шийдлийг гаргагч компани гэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь цаг бүртгэл нь бол зөвхөн хүний нөөцийн нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр нийтэд нь хараад үзэхэд хүний нөөц гэдэг одоо салбар нь өөрөө нэлээд том зүйлийг хамардаг. Бүр байгууллагын үр бүтээмжийн одоо үр бүтээмж хүртэл бол энэ зүйлийг хамардаг байгаа. Тэгэхээр энэ зүйлээс болоо хэмэл оюуны технологийн шийдлэр байгууллага ер нь өөр яг ямар процессуудыг хялбар болгох боломжтой вэ гэж харж байгаа вэ? Яг энэ дээр ингээд сүүлийн үед маш их судалгаанууд энэ тентгийн ивентүүд төр яригддаг болсон л байна л да. Бид нар ч гэсэн тэрний өрөөнд хийж байгаа ажлууд маш их байгаа. За наацх нэг юм лежентиг AI, за чат AI чатбот гэж бид нараас хөгжүүлэлт хийгээ явж байгаа. Нэгэсэнд дотоодтой ажилтнууд заавал хүний нөөцтэйгээ эсвэл заавал удирдлагуудтайгаа харилцагуур байгууллагынхаа мэдээллийг өөртөө эрэхтэй эсцийн болон салингийн дотоод дурам дүрм журам тэр мэдээлэлүүд авах боломжтой юм хөгжүүлэлттэй тийм модулыг бид нараас угсраа явж байгаа. Гэсэн энэ мэтчлэн ингээд яг AI гэдэг үл өөрөө бүхэл зүйл рүү ингээд орж ийн. Тэгээ тийм учраас бид нараас хоцрохгүй явах хэрэгтэй. Нөгөө талдаа бид нар хоцрохгүй байна гэдэг бол манайхыг ашиглаж байгаа 1500 байгууллагаас тэндээс хоцрохгүй явах боломжтой гэсэн. Тийм. Цаг тухайд нь шийдэж जैन, цаг тухайд нь энэ шинжилгээг байнгын хөгжүүлж чадчихна гэсэн үг. Олон улсын түвшинд ер нь бол нийцээд зэрэгцээд бас явж чадж байгаа тийм ээ. Тэгэхээр студид хүрэлцэн ярьж ярилцлага өгсөн танд баярлалаа. Ярилцлагыг хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр цаашдаа ажилд бас амжилтыг хүсье. За баярлалаа. Таймли цэгийн платформын гүйцэтгэх захирал Болорхуу эрхэмтэй бид ярилцлаа.